хамгийн ойрхон байдаг зүйл гэр бүлийн асуудал. Гэр бүл Сонсогч үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Креатив радио 119 Мэдмэрийн бай нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За мэдээж хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэм их сургуулийн хуулийн багш Алтан гэрэл ах маань хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг танд хүргье. За Алтан хөдөөмийн төргий мөн үзэгч сонсогчтой бас энэ өдрийн мэнд төргий. За өнөөдрийн хоёулынгийн чинь одоо ярих сэдв хүмүүст одоо мэдээлэл бас наазахын мэдлэг болох зүйл маань юу байгаа вэ? За өнөөдрийн үед бол би эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн харилцаа гэсэн ийм сэдв сонголоо. За энэ бол бас мэдээж нэлээд түгээмэл. Тийм маш түгээмэл. Харилцаа өмнөх зарим сэдвүүдээр чи наач их эвгүй сонсогдож ирсэн юм. Тэгэхээр энэ бол арай бас эвтэйг сонсогдож байна. Нийтлэг сонсогдож байна. За тий. Одоо маш их л бид нар чинь одоо түрээсийн үйл ажиллагаа хэрэг одоо ашиглаж байгаа шүү дээ. Тийм орон байр, лангуу өөр юу гэдгийг тийм ээ. За тэгэхээр үзэгчд сонсогчдоо бол нэг зүйлийг ингэж хоёр өөр ойлголтыг бас нэг зааглаж өгөх ёстой. За. Одоо бид нар чинь орон сууц хөлслөх гэж нэг яриад, орон сууц түрээслэгч гэж яриад янз янз байгаад яриад байдаг шүү дээ. Тэгээд тэрийг ойлгохдоо бол түрээслэх гэдгийг хөлслөгч юм шиг эсвэл хөлслөхийг түрээслэгч юм шиг хоёр янзаар хэлээд байна л гэж бодлоо. Хоёр янзаар хэлээд байна л гэж ойлгоод тэрийг нэг янзаар л ойлгоод байгаа. Тий. Гэтэл энэ бол цаанаа өөрөө хууль зүйн талаасаа бол арай жоохон өөр юм гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ дээрээ бас тайлбараа хэлвэл хүмүүст ямар нөхцөлд хөлслөх гээд байгаа, ямар нөхцөлд түрээслэх гээд байгаа юм бэ гэдг нь ойлгомжтой байна. Наа чи маш сонирхолтой байна. Би ч гэсэн яг нэг л гэж ойлгодог байсан шүү дээ. Заагтай, ялгаатай юм байна шүү дээ. Хоёр өөр ойлголт. За. За тэгэхээр ингэж байгаа. Эд хөрөнгө хөлслөх гэж эхнийх нь бол. За эд хөрөнгө гэж байгаа юм тийм. Эд хөрөнгөн дотор бол юу ч байж болох гэдэг. Нөгөө хөлөнгө чинь нөгөө хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө гэд ингээд хуваадаг штэ. Газраас салгахлаар зориулт нь өөрчлөгддөг хөрөнгийг бол үл хөдлөх хөрөнгө гэдэг тийм. За тэгээ үл хөдлөх хөрөнгөөс бусад хөрөнгийг бол хөдлөх хөрөнгө гэдэг. Тэр бол эд хөрөнгө хөлслөх энэ асуудал төр бол хөдлөх хөрөнгөнч байж болно, үл хөдлөх хөрөнгөнч байж болдог. За одоо нөгөө биднэрт хамгийн их ойрхон жишээ бол шинжилээр манай хүүхнүүд нэг хоёрын даашин паркатлан гэдэг ярьдаг тийм. За энэ бол одоо ерөөсөө амьдрал дээр ойрхон байгаа эд хөрөнгө хөлслөх гэрээний маш түгээмэл хэлбэр юм. Тэгэхээр бол эд хөрөнгө хөлслөх шаардлага яаж гарч ийн гэхээр бол тэр хөрөнгийн эзэн буюу өмчлөгч өөрт илүүдэлтэй байгаа. Эсвэл өөрийн ашиглахгүй байгаа зүйлээ бусдад өгч ашиглуулад тэрэн дээрээ тодорхой хэмжээний хөлс авах зорилготой хийж байгаа үйлдэл байхгүй. Өмчлөх хэрэгээ бол өөр дээрээ байлгаад байна. Зарахгүй гэсэн үг. Тэгэхдээ түүнийг хэрэгцээтэй хүнд нь түр хугацаагаар шилжүүлээд тэгээд тэрийг буцаага тавна. Нөгөө эд хөрөнгө хөлсөлж байгаа хүн нь бол тэр өөрт шаардлагатай хөрөнгийг түр хугацаагаар өөрийнхөө эзэмшил ашиглалтанд аваад ашиглажгаад тэгээд гэрээгээр тохирсон хугацаанд нь буцаагаад тэр хөлстэй цуг өгдөг. Ийм юм байна. Тэгэхээр өнөө орой шинжлэлийн явалттай гэхэд урд өдөр юм уу? Эсвэл өнөө өглөө нөгөө паркатны газараас очиж нөгөө эмэгтэйчүүд маань юугаа авах нь шүү дээ. Нэг хоёулынхаа даашинцыг. Тэгээд тэр орой шөнө шоу дууслаа маргааш нь юм уу нэг өдөр нь авчиж өгнө. Тийм ээ. Тэгэхээр эн чинь бол яг нөгөө өөрийнхөө хэрэгцээг баг зардлаар хангаж байгаа нэг юм хэлбэр. За энэ бол хөдлөх хөрөнгөн дээр одоо ойрхон байдаг жишээ. За тэгээд эн чинь зөндөө олон жишээ байж болох юм. Одоо чи яг нөгөө нэг Сарчны баярын одоо өдрүүд ингээд үргэлжилж штэ тийм ээ. Энэ үед чинь бас манад сүүлүүдийг нийтлэг болж л дээ. Машин түрээс гээд
байгаад байгаа шүү дээ. Нэг 2 хоногоор авдаг. Нэг хоногийн одоо 100 мянга ч гэнэ үү тийм ээ. 2 өдрийн ингээл тэгээд хувь хүн ч бас өгж явахын нэг албан байгуулагч бас өгдөг юм байл л дээ. За тий. Наадах ч юм бол үндсэндээ яг л бас л энэ харилцаа. Тэгэхдээ одоо би ялгаагийн тэр түрээс ярих үед ишээ тодорхой хэлчихье. За тэгэхээр саяны хэлдэг машин бол бас л нэг хэлбэр нь. За хүмүүст хамгийн их ойр байдаг одоо энэ эд хөрөнгө хөслөх асуудал бол ерөнхийдөө орон сууц. Тэгэхээр энэ дээр жоохон тогтож ярих гэж бод. За. Тэгэхээр орон сууц хөслөж байгаа хоёр бол орон сууц хөслөх гэрээг амаар хийж болно, бичгээр хийж болно. Яг заавалчгүй бичгээр хий гэж энэ дэр ингэж нарийн заагаагүй байдаг. Гэхдээ маргаан үүсвэл нөгөө амаар тохирсон харилцаа чинь дараагаар нь одоо нөгөө нотлоход хэцүү шттэ. Тийм учраас боломж байвал ер нь бичгээр хийчих нь илүү сайн. Яг хуулинд бол заавалчгүй бичгээр хий гэж бол шаардлагагүй. Гэхдээ бол бид ер нь яах гэж гэрээ хийдгийг энэ бол эргээд тэр маргаан үүсвэл маргаанаа өөртөө ашигтайгаар шийдэхийн тулд нотлох баримтлал үлдээд нь шүү дээ гэрээ гэж тийм ээ. Тэгэхээр бол ер нь бол орон сууц хөслөх гэрээг бичгээр хийчих нь ягаад ч илүүтэхгүй. За хүмүүс бол заавалчгүй нотариат орох юм шиг бас санаад идэгин. За тэр бол бас шаардлагагүй. Хэрэг бичгээр хийчихсэн нөхцөлд бол тэр бол хангалттай. За тэгээд их ашиглах юм бол нотариат орж болох юм. За сүүлийн үед бол яг хөө зүгээр ийм юм гараад байна. Би жишээлбэл нэг хүнээс за чиний байрыг би жишээлбэл хөсөлж авчаад тэгэнгүүтээ би зар явуулаад одоо би нийтийг залилах гэдэг. За. Тэгэнгүүт энэ орон сууцны үйл хөдлөлгөөрийн гэрчилгээг одоо сканерд очиж гэдэг юм би ингээд хуурамчаар хийчихэд тэгэл одоо зараар ирсэн хүмүүст үзүүлэх юм л дээ. За тийм тэгэнгүүт чинь нөгөө нэг залилагч нарын нэг гол юу бол хямд дуурдаг. Нөгөө төлбөрийг таатаа нөхцөл сандуулдаг. Тэр нь нөгөө мөнгөндөө таталтаж ядж байгаа хүмүүст их чихэнд нь чимэгтэй сонсогддог. Би чамаас юу авахгүй, барьцаа авахгүй ч гэдэг юм уу. Гэхдээ чи 6 сараар төл. Шууд шийдвэрт нөлөөлж чинь тий. Тэгэнгүү цаад хүн чинь бодсон чинь ингээл зар аваад үдсэн чинь дандаа л нэг 2-3 сарын ч юм уу барьцаа марцаатай. Тэгээ дахиад 6 сараараа ихлээр чи нөгөө хүний чинь мөнгө нь хөрөлцдөг. Жидэл барьцаа авахгүй. Чи 6 сараар сэтгэл зүйдэр тоглож чинь тий. Тэгэнгүүт яалтчгүй тэр чинь татгалцсан ярихгүй санал болоод ороод ирж штэ. За иймэрхүү одоо залилам эхлэх гэмт хэргийн золиос болохгүй тулд яах вэ гэхээр бол нөгөө бичгээр гэрээгээ хийгээд нотариатаар баталгаажуулах асуудал бол илүү одоо энэ тал дээр аваад үзэх юм бол тэр нөгөө залилуулахаас өртсөн сэргийлчихэж байгаа юм. Тэгээд нотариатаар аваад очих төр чинь нөгөө нотариатууд чинь өдөрт хэдэн ч үйл хөдлөлийн гэрчилгээ барьдгийг. Одоо бид нар чинь ингээд хараад ер нь яг юг мэддэг болчтой юм байна лээ. Энэ нэг л биш байна гэдгийг бол. Энэ бол өөрөө нөгөө гэмт хэрэгтний золиос болохгүй байх талаас аваад үзэх юм бол амаар одоо зүгээр тохирсноос нотариатаар орохын давуу тал бол энэ байна. За яг хөө зүгээр хоёулаа бие бинийгаа мэддэг. Угаасаа чи намайг хөлөгдөхгүй ч гэдэг юм уу. Тэгээ энэ нөхцөлд бол хоёулаа заавалчгүй нотариат орж илүү зардал болоод байгаа юм. Тэгэхээр саяны хэлдэг тохиолдол бол нөгөө огтын танихгүй хүнтэй одоо ийм төрөнг хөслөх гэрээ хийх гэж байгаа нөхцөлд бол ер нь нотариатаар орж байгаа нь бол нэг илүү биш. Хэдэн төрөний нотариатын зардлаас татганж яагаад бүр байдгаа тавьж тууснаас л хамаагүй дээр байхгүй. За нэг юм асуудал байгаа. За орон сууц хөслөхтөр одоо шүүхтэр очиод байгаа маргаануудын учрыг ингээд шалтгааныг нь харахаар анх нөгөө орон сууцаа хөслөхдөө хоёр тал жоохон хайхрамжгүй хандчихдаг. За энэ шүүгээл түлхүүрийн нөгөө л баг нөгөө хүн чинь өөрөө тэр нөгөө хөсөлж байгаа хүн чинь өөрөө ганцаараа тэр байрлалгаа яваал ордог. Зөв нь бол ер нь хөсөлж байгаа хоёр хоёулаа тэр байранд ороод тэгээд нэг хүлээлтсэн акт маягийн юм хийгээд хэдэн хуудсан мэрэггүй шүү дээ. Нэг ганц хуудсан дээр за
бүх гэрлүүдээ асааж үзээ. За юунууд нь ажиллаж шүү. Унтраалгууд нь ажиллаж чинь. Залгууруудад нь юм залгаж үзээ. За энэ ингээд бүх залгуурууд ажиллаж шүү. Грантнуудаа нээгээд ус гоожуулаад тийм ээ. Жорлонгийнхаа усыг татаж харуулаа. За ингээд араа бочгоноос ус мус гоож өгөө шүү. За тэгээд обонуудаа харуулад тийм ээ. Шалаа харуулад, цонхнуудаа харуулад. За энэ ингээд би чамд ийм байр хүлээлгэж өглөө шүү. За хэрүү тодорхой хэмжээний бас тавилга дагалдуулж өгөх асуудал байж болдог. За тэгвэл ийм чанар байдалтай, ийм тоош хэрэгтэй, ийм тавилгануудыг би чамд хүлээлгэж өглөө гэд нэгдүгürt цаасан дээрээ бичээд хоёрдугаарт одоо хүн болгон гар утстай болцсон. Гар утсан дээр бол одоо видео бичихэд бол ямар ч асуудалгүй болсон. Тэгэхээр тэргээрээ давхар нөгөө юмнуудаа баримтжуулаад тэгээд ингээ эд төрн хүлээлтсэн акт үлдээд ингээд байраа хүлээлгээд өгчих юм бол дараа нь маргаан багтаа. Жилийн хугацаа өнгөрлөө, буцаад хүлээлгэж өглөө. Тэгэх юм бол за нөгөө нэг тавилах чи энэ байна. Тийм ээ ингэсэн за олон дахин ингэжсэн чи нугасж яхаа ингэсэн тэнгуут нь би энийг ингээд янзалцсан шүү. За ингэжсэн чи нэг унтраалга ингээд болох байсан шүү. Тэнгуут нь яг би нэг унтраалга аваад ингээд хямдхан унтраалга ингээд хийцэн шүү. За ингээд босож юм чинь ингээд хийвэн байна. Болж гэнэ болж гин ингээд хоёулаа асуудалгүй гээд гар үсэг зураад ингээд дуусах юм бол одоо хин эндээ хамар болчихж байгаа. Ингэхгүйгээсээ болоод маргаа ядгүй гэхээр өө чи манай энэ обог мох болгочих. Энэ цон хаглаа ичиж. Энэ цахилгаан ерөөсөө ажиллагаагүй болчихж байна. Арзэтгнүүд бүгд цахилгаангүй болцсон байна ч гэдэг юм. Ингэдэг. Тэгэнгүүт угаасаа тийм байсан. Намайг авахд тийм байсан. Тэгэхээр үгүй тийм байгаагүй гээд. Тэгээ одоо маргахлаар өнөөдрийн хувьд бол яалтчгүй ажиллагаагүй байна. Эсвэл хагархаа байна тийм ээ. Обоо үнэхээр бохирдсон байна. Ингүүл одоо тэр хөслөгч магадгүй тэрийг төлөх ийм асуудал орж ирж байгаа юм. Тэгэхээр бол энээс урьдчилан сэргийлэх журмаар тэр хүлээж авсан, хүлээлтсэн акт хийх нь айгүй чухал байдаг. За энэ дээр хэвийн илэгдэл гэсэн нэг асуудал байдаг. Тэр чинь хүн амьдарч байгаа юм чинь тодорхой хэмжээний тэр хөрөнгөнд илэгдэл явах хэрэгтэй шүү дээ. Одоо 2 жил, 3 жил сууж болно шүү дээ. Цоо шин байранд орсон хамаалга. Тэгэхээр хүн тэгж хэлнэ л дээ би чамд ерөөсө цоо шин байраа анх өгсөө. Тэгэхээр чи одоо энэ байгаа байдлыг хар. Тэгээ энэ обооны байгааг хар. Энэ шалны байгааг хар гэн. Гэтэл нөгөө хэвийн илэгдэл гэдэг чи өөр анзаарэгддэг. Одоо жишээл ингээд нэг эргээд нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орох гээд нэг эргэхэд хүний ингээд нэг мөр нэг болонг ингээд нэг байнга ингээд шүргээд идэг байж болно шүү дээ. За тэгээд 2 жил 3 жил тэгээ шүргчих юм бол хичнээн шинэ байрч гисэн тэрүүхэн хэсэг дээр ингээд нэг жаахан цайрдаг юм уу, жаахан харалдаг юм уу, тэгээ нэг тийм юм гарна. За үндсэндээ энийг үл яг нэг хэвийн илэгдэл гэдэг байгаа. Хүн чинь заавалчгүй тэрийг ингээд буланг ингэж бүр шүрхгүйгээр явж чадахгүй шүү дээ. За тэгтэл шал байна. Бас илэгдэнэ. Гэтэл нөгөө гал зуухны ялангуяа тэр нэг билетигний нэг орчин ч юм уу ингээд нэг хүн нэг ингээд мөнгөд нэг холгож идэг нэг тим хэсгүүдийн пакет ингээд өөрөө жаахан жим гарцсан юм шиг болчих шүү дээ. Жим гарцсан юм шиг ингээд хэсэг газар ингээд цайж өрдөг шүү дээ. За энэ бол хэвийн хорогдол илэгдэл. Нөгөө мараалын илэгдэл гэдэг шиг аа. Яалтчгүй дээр нь хүн ингээд холхиод гутлаараа ингээд байгаа юм чинь тэр чинь цоо шин байр шиг байж чадахгүй шүү дээ. Тэгнэлтэй. Тэгвэл энийг тэр хөслүүлж байгаа нөхөр дараагаар нь чи би чамд цоо шин байр өгсөн чинь чи энэ паркетыг хар тийм энд ингээд цайцсан байна. Энэ нэг булан ингээд юу ячиж ингээд харлцсан байна тийм. Чи ийм балиар болгочлоо. Чи миний хохирлыг төлөх юм бол уучлаарай гэж хэлнэ. Яг тэр энэ бол хэвийн илэгдэл хорогдол гэж тооцогддог. Гэтэл эсэргээрээ харин нөгөө паркетны шалдыг чинь цооцох айцсан байж болно юм унгаагаад. Нөгөө обонд дээгүүр баахан юм ингээд хүүхдүүд нь юм уу сараачаад ирээч айдсан. Энд тэнд нь ингээд онг татаад эсвэл нэг хэсэг обог ингээд хуулаад хайцсан, ураа хайцсан тийм ээ. Энийг бол хэвийн илэгдэл гэж ярьж болохгүй шүү дээ. Энд чинь ерөөсөө хин нэгний санаатай юм уу санамсаргүй үйлдэлээр тэр эд хөрөнгөнд гэмтэл учирсан байна шүү дээ. Тэгэхээр чин тэр хэдэн өрөөний обоо солих асуудал яригдах уу эсвэл тэр өрөөний обоо солигдох уу ямар ч байсан нэмэлт зардлын асуудал гарч ирж байна. Тэгэхээр тэр хөслөлөгчийн хооронд бол энэ илэгдэлтэй холбоотой бас ийм маргаан үүсдэг. За энийгээ бол одоо шийдэх үүднээс бол тэр нөгөө хүлээлцэх асуудал ч өөр айгүй чухлаа. Тий. За
дээр нь хөлсний асуудал яригддаг. Яг хуулинд бол хөлсөлж байгаа нөхцөлд хугацааны эцэст төлнө гэж заасан байдгийг. Өөрөөр тохироогүй бол гэдэг. Гэтэл манай дээр амьдрал дээр үл юу сүүлд нь итгэл өмнө авдаг шүү дээ дандаа. Тий. За тэгэхээр бол хууль зүйн одоо шинжлэх ухаанд нэг юм ойлголт байгаа. Юу гэхээр бол хууль зөрчөөгүй, дээр нь хүмүүсийн ёс суртахуун одоо харшлаагүй бол ямар ч нөхцөлийг талуу тохирч болно гэсэн гэрээний чөлөөт байдал гэж ярьдаг байхгүй. Энэ утгаар нь аваад үзэх юм бол 3 сараараа авах, 6 сараараа авах, жилээр авах энэ бол хоёр талын хоорондын тохиролцоо. За тэгээд 1 сарын юм уу 3 сарын барьцаа байршуулах энэ бол цэвэр бас хоёр талын тохиролцоо. За тэгэл би орон сууцаа хөлслүүлж байгаа бол чи хурж ирлээ. Би чамд хэлж шээ алтан хөө би 6 сараар мөнгө аавн. Дээр нь би 3 сарын барьцаа авна. Тэгээ чи миний нөхцлөөр энийг хөлслөн хөлслөхгүй хоёулаа энэ асуудал ингээд тохирохгүй. Чи гуйж болно хаа би юу яая. Тэгээ 1 сарын хөлслөлөө. 1 сарын барьцаа өгье. Тэгээ 6 сараас чинь. Тэгээ би бодож байгаа за болно гэх юм бол хоёулаа ингээд тохиролцоонд хүрч байна. Тохиролцохгүй л хоёулаа тэгээд би дараагийнхаа үнийг хүлээн чи дараагийнхаа байрыг. Тэгэхээр бол энэ хөлсөн дээр бол хоёр талын өсөл зоригийн асуудал болчихж байгаа. Хоёрын энэ үзэгчдэд сонсогчдод ярьж байгаа энэ зүйл бол дандаа ер нь суур ойлголт амжилтны мэдлэг болгож байгаа. Цаашдаа нарийн ширийн зүйлийг нь бол одоо хуульч өгүүлэгч нараас бодож гараа гэж юм зүйл. За нөгөө ашиглалтын зардал гэж ярьдаг. За тий. Ашиглалтын зардал бол үндсэндээ өөртөө даана гэдэг бас юм явдаг тийм ээ. Ер нь бол одоо тэр хөлсөлж авч байгаа нөхөр нэг тэрийг өөрийнхөө эзэмшил ашиглалтанд байлгаж байгаа учраас тэрнтэй холбоотой тэр урсгал зардал гэсэн үг шүү дээ ашиглалтын зардал. Тэрийг өөрөө төлөхөөс өөрөөр авахгүй. Ер нь төлнө гэсэн үг. Яг хөө зүгээр энийг хоёр янзаар тохирч болох юм. Ашиглалтын зардал нь ороод гэдэг тийм. Зардлыг оруулаад төрөөс нэг орон сууц хөлслөх гэрээнийхээ үнийг нэг тохирч болно. Энээс тусдаа шүү ашиглалтын зардлаа чи өөрөөр төлөөрэй гэдээ ингэ тохирч болно. Тэгэхээр энэ бол цэвэр тэр хоёрын тохиролцооны асуудал гэж байна. Би сая нэг урсгал зардал гэдэг хэллээ. Жишээл нэг 2 жил энэ төр байж итэл нөгөө унтраалгыг чи ингэ дахин ингэж итэл нөгөө унтраалгах чинь эвдэрч болно шүү дээ. Тэгвэл энийг хэн засах вэ гэхээр нөгөө хөлсөлж байгаа нөхөр чи өөрөө засах. Үүрэгтэй. Тэрнээс нөгөө хөлслүүлэгч рүү залгаал. Үгүй энэ унтраалгач яачлаа чи энэ унтраалгаа янзлж өг энэ төр гэх юм бол энэ бол байж болохгүй. Гэтэл урт хугацаагаар явж итэл тэр байшинд чи угаасаа нэг жаахан их засвар энэ төр хийх шаардлага гарч ирж болно шүү дээ. Тэгвэл энэ их засварын зардлыг бол харин нөгөө хөлслүүлэгч буюу нөгөө орон сууцны чинь эзэн хийх ёстой. Одоо их засварыг. Тэр шугам хоолой ноцтойгоор эвдэрсэн гимтсэн байдаг ч байдаг юм уу те цахилгааны бүр монтаж нь шатцсан тэгэнгүүт нэг хэсэг ханныхыг бүр ингэж ухаж жагаад бүр ингэ дахиад шинээр одоо монтаж татах ч гэдэг юм уу нэг ийм их хэмжээний хөрөнгө оруулалт орсон иймэрхүү зүйлийг бол өсөн өсөөгөө хөлслүүлэгч өөрөө энийг хийх үүрэгтэй болчихж байгаа. Өөрөөр хэлбэл хуулиар яаж ийн гэхээр бол тухайн зориултаар ашиглах боломжтой тэр эд хөрөнгийг хүлээлгэж өгнө гэж байгаа байхгүй. Нөгөө хөлсөлж байгаа хүн бол тэр зориултын дагуу ашиглана гэж байгаа. Тий. Тэгэхээр хоёр талд нь ийм үүрэг өгж чи нэгдүгürt хүн амьдраа суух тийм боломжтой тийм орон сууцыг хүлээлгэж өгөө гэж байгаа. Тий. Нөгөөх нь бол тэрийг хүлээж аваад буцаагаад жирийн илэгдэл хоригдлын төвшөнд ашиглаж чад хөлсийн төлөө хүлээлгэж өгөө гэж байгаа. За нөгөө талаар бас гардаг нэг маргаан бол нөгөө дамжуулан хөлслөх асуудал. Амнуулж чинь тий. Одоо би жишээлбэл 3 өрөө байр чамаас авч бүтнээр нь хөлсөлчөөд тэгэнгүүтээ 3 өрөөнд би дахиад 3 орлоос олгочих жоохгүй. Өөрөө би галзууханд амьдраад байгаа байхгүй. Тэгэхдээ тэр 3 өрөөгөө хөлслөхдөө би жаахан ахиулж хэлслэнгүүт би энэ галын өрөөндөө би үндсэндээ өнгөө суучих жоохгүй. Тэгэхээр ийм амьдрал дээр ийм тохиолдлууд зөндөө байдаг. Тэгвэл энийг яаж хуулиар зохицуулдаг вэ гэхээр ингэж дамжуулан хөлслөх асуудлыг анх гэрээ тохиролцох ёстой гэж.
зөвшөөрөхгүй гэдгийг тий. Би эний чинь цааш нь би дамжуулаад түрээслэн шүү, хөслүүлэн шүү гэдгийга тохиролцоо чи тэрийг нь заа болноо гिचх юм бол одоо надад тэр эрх нь нэгтчихэж байгаа. Ингээгүйгээрээ би дамжуулж хөслүүлээд асуудал үүсэх юм бол тэр хүмүүс биш би өөрөө нөгөө хөслүүлэгчийн өмнө хариуцлага хүлээх асуудал гарч ирж байгаа. Тий. За энийг бол нэгдүгürt анхаарал авчих хэрэгтэй. Дээр нь нөгөө олон хүн ингээд хэрэг нэг өрөөгөөр нь хөслөөд авсан нөхцөл тэр дундын коридор байдаг юм уу? Тэр нэг ариун цэврийн өрөө энэ төр бол галын өрөө энэ төр бол одоо дундын эзэмшил ашиглалт болоод урьдчилж байгаа. Тэрнээс биш би том өрөө эзэмшиж байгаагаараа одоо би зөвхөн одоо энийг нь ашиглана. Та нар өрөөндөө хоолоо хийчих гэдэг юм уу нэг ийм байдлаар ингээд үж болохгүй тийм ээ. Тэгэхээр тэр дундын хэрэглээний тэр талбайнууд бол тэр олон хөслөгч байх юм бол тэдний дундын эзэмшил ашиглалт байна гэж. За нөгөө талаас хуулинд нэг ийм боломж өгдөг. 3 жил би чамаас жилвэл орон сууцч хөлсөллөө. За ингэхлээр одоо надад ямар эрх давуу эрх үүсэж ийн гэхтэр бол 3 жилийн дараа чи надад хэлнэ шүү дээ. За алтан гэрлэхаа би одоо нэг орон сууцныхаа юг хөлсийг жаахан нэмлээ. Тэгээ би тэр хүнд ингээд хөслүүллээ. Гэх юм бол одоо надад тэр давуу эрх нь үүсэж байгаа. Би 3 жил чиний байрыг хөлсөлсөн учраас тэгээд хугацаанд нь үүргээ биелүүлээд ямар нэгэн хэл амгүй явж исэн учраас одоо надад давуу эрх үүсэж байгаа. Би одоо наадах тэгвэл одоо нэмэгдсэн тэр үнээр чинь би юу яа хөлсөлдё гэж хэлэх хэрэгтэй. Чамд ямар үүрэг орж ирж байгаа гэхээр нэгэнт 3 жил хэл амгүй суудсан учраас чи тэр нэмэгдсэн үнэтэй юугаараа гэрээгээ надтай байгуулах ёстой болчихж байгаа. Тий. За эсвэл чи одоо орон сууцаа бас зарж болно шүү дээ. Би чамайг одоо заруулахгүй гэж хэлж чадахгүй байхгүй юу? Яг тэгэхээр чи өөрийнхөө юмыг захиран зарцуул гэх юм чамд байна шүү дээ. Орон сууцны эзэн. Энэ нөхцөл зүгээр яадгүй гэхлээр бол чи одоо энэ зураглаач залууд байраа худалдчихлаа орон сууцаа. Тэгвэл миний гэрээний нөгөө орон сууц хөслөх гэрээ дуусаагүй. Тэгвэл яг энэ чигээрээ тийшээ шилжинэ гэсэн үг. Тэгэхээр тэр шинээр худалдаж авсан хүн намайг энэ байрнаас хөөж гаргаж болохгүй гэж. Тэр хүлээж иж байранд орох нь шүү дээ. Хугацааг нь дуусгах нь хүлээж иж. Тий, миний хөслөх гэрээ дууссаны дараа л тэр хүн орно гэхээс биш. Өөрөөр бол би энэ байрнаас гарахгүй байх эрхтэй. Тий, энийгээ манайхан бас айгуу сайн бас мэдчих хэвээр. За яг зүгээр амьдрал баян учраас тохиролцож болно шүү дээ. За би одоо 3 сар дутуу байна. Гэтэл шинээр худалдаж авсан өнөөдөр байрандаа орохгүй болохгүй байна гэж. За тэгвэл надтай ярьж болно шүү. За би юу яая. Тэгвэл 3 сарын чинь хөлсийг 4 сар болгоод өгчөө өөртөө чинь. Тэгээд та өнөөдөр ингээ гарч байгаа. Эсвэл 3 сарын чинь хөлсийг өгье. Гэхдээ өнгөрсөн хугацааны ашиглалтын зардлыг чинь би төлөё. Тийм ээ. Та ингээ байр суллаад өгчөөч гэдэг юм. Ингээд тохиролцох юм бол би хугацаанаас өмнө би байраа суллаад өгчвөл болж байна. За өөр нөхцөлд бол би гарахгүй гэд сууж ижвэл болно. За нөгөө талаас чи хоосон байр хөслүүлсэн бай надад. Гэтэл би орж ирээд гэрийнхаа тавилгануудыг тавьчихсан. Ингээ байж итл би нэлээд хэдэн сараар орон сууцныхаа нөгөө юг төлөхгүй штэ. Хөслөх гэрээнийхээ төлбөрийг төлөхгүй. Тэгвэл чамд ямар ирэх вэ? Чамд буюу нөгөө хөслүүлж байгаа этгээдэд ямар ирэх вэ гэхээр чи миний тэр орон сууцнд байгаа эд огшлыг чи барьцаалах хэрэгтэй. Тэгээд нэг дутуу төлсөн төлбөрөө авсны үндсэн дээр тэрийг өгнө. Гэтэл хугацаа дуусчих болно шүү дээ. Тэгээ битгэрийг маргаж итл. Тэгвэл би мэдээж бол өгөхгүй гэж байгаа юм чинь нөгөө орон сууц хөслөх гэрээг би сонгохгүй зугтах гэдэг шүү дээ. Тэгвэл чи хэдийгээр гэрээний хугацаа дууссан байсан ч гэсэн өмнө хийсэн гэрээнийхээ дунджаар чи надаас тэр нөгөө гэрээгүй байсан хугацааны төлбөрийг надаас буцаахад шаардах хэрэгтэй байхгүй. Яг тэр чи хохирох гэдэг шүү дээ. Тий. За тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бол ерөнхийдөө энэ орон сууц хөслөх гэрээн дээр бол ер нь бол мэдээж авах тий. За одоо нөгөө түрээс гэдэг асуудал орж байна. За тэгэхээр хөслөх түрээслэх хоёрын ялгаа юу гэхээр бол хөслөх нь бол тухайн эд хөрөнгийг зориултын дагуу зүгээр эзэмшиж ашиглаж л байгаа юм. Түрээслэх болохоор тэр зориултын хөрөнгийг ашигласны үр дүнд
үр ашиг бий болгож байгаа. За жишээлбэл офисын талбай түрээслэлийг би тэнд бизнесийн үйл ажиллагаа явуулаад тэгээд тэр байранд би янз янзын уулзалт юм хийгээд одоо сургалт мургалт хийгээд ч юм уу те ингээд би тэрнийхээ үр дүнд би ашиг олоод байна. Тэгвэл орон сууц хөсөлж байгаа нөхцөлд бол тийм бизнесийн үйл ажиллагаа явуулж болохгүй байна шүү дээ. Тийм бизнесийн үйл ажиллагаа явуулах юм бол хөслүүлэгч буюу тэр байрны эзэн гэрээгээ цуцлах эрхтэй. Уучлаарай та энд амьдрах ёстой болохоос биш бизнес хийж болохгүй. Тэгэхээр түрээс гэдэг нь бол тэр зориултын тэр зүйлийг нь аваад ашиг олох зорилгоор авж байгааг нь бол түрээслэх гэж яриад байна. Нөгөө лангуу түрээслэх, машин түрээслэх, газар түрээслэгч байдаг юм уу? Тэгээд бүр үйлдвэр цехийг бүтнээр нь түрээслэх, үйлдвэр аж ахуйн газрыг гэж одоо ярьдаг. Тэдний онцлог нь юу вэ гэхээр тэрийг өөрийнхөө мэдлэлд авчиж байгаа тэр мэдлэлтэй байх хугацаанд ашиг олоод байгаа юм шүү дээ. Энэ харилцаа бол түрээс. Тэгэхээр хөслөх түрээс хоёрын ялгаа нь эндээ байгаа. Одоо тэгэхээр чамд бол зааг нь бол ойлгох гэсэн юм байна. Гурван орон сууц түрээсэлнэ гэж одоо ярихгүй нь шүү дээ. Хөлсөлнө л гэж ярих юм байна шүү дээ. Яг үнэ. Орон сууцыг бол түрээслэнэ гэж явж байгаа шүү те. Зааг ялгаатай л юм байна. Ерөөсөө яг хөө гэтээ нөгөө тэгж яриад тэр нь бол зүгээр ингээ ойлгогдоод явж байгаа нөхцөлд бол заавал ч тэрийг чи хөслөх гэж хэл гэж яах. Гэтэл түрээслэн гэж ярьчаад нөгөө хүн чинь чи ер нь надад түрээсэлсэн юм чинь би энэ чи офс болгоод уулзалтыг хийж болох нь шүү дээ. Гэт мушгаад байвал одоо маргаан шүүхтэр очих дээр хүүхтэр энэ ерөөсөө зориулт наахнасаа юу юм. Гэвэл энэ чинь юу юм биш. Орон сууц юм биш. Тэгвэл чи бизнесийн үйл ажиллагаа явуулж болохгүй. Тэгэхээр энэ хүн байраа хугацаанаас өмнө сулж авахыг шаарддаг чинь зөв юм биш шүү дээ. Та зориултын дагуу ашиглаагүй байна гэдэг юм гараад байна. Тэгэхээр бол түрээс хөслөх хоёр ийм ялгаа. Зориултын дагуу гэдэг нэг юм бас гарч ирээд байна тий. Зориултын чухал байна. Тий. За хугацааны хувьд бол бас цэвэр тохиролцоо байдаг. Хугацаатай хийж болно, хугацаагүй хийж болно. За тэгээд хэрв хугацаатай хийсэн байлаа гэх юм бол би хугацаанаас өмнө орон сууцаа буцаага төлөөлгөж өгье гэх юм бол би 3 сараас доош хугацааны өмнө би мэдэгдэх үүрэгтэй. Нөгөө талаас орон сууц хөлслүүлэгч чи ч гэсэн хугацаанаас өмнө бас гэрээгээ цуцлж болно шүү дээ. Гэхдээ ердийн янз янзын гинтийн одоо ноцтой үйл явдал болоогүй бол чи юу яах хэвээр 3 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх хэвээр. Гэхдээ бичгээр мэдэгдэх хэвээр. За би ингээд ер нь 3 сарын дараа байрандаа орохгүй бол хүүхэд гадаадд сурч ирсэн одоо ирэх нэ. Тэгэхээр би нөгөө хүүхдээ чинь байлах газаргүй боллоо уучлаарай. Гинти юм боллоо. Тэгэхээр чи 3 сар дотроо өөр юм хаагаарай. Хугацаа өгч байна. Тэр 3 сар гэдэг чинь нөгөө тэр хүн чинь жилээр амьдрна гэж төлөвлөсөн хүүхдүүдээ тэр ойрхон сургууль цэцэрлэг рүү шилжүүлээд ирсэн ч байдаг юм уу тийм нэг хүн чинь ингээл зөндөө юм төлөвлөн шүү дээ. Тэгвэл тэр 3 сар өгөөд байгаа чинь бол тэр хугацаан дотор нөгөө хүн тэр асуудлуудаа зохицуулах хугацаа гэсэн үг. Эсвэл би 3 сарын өмнө чамд мэдгэлэгчээд гараа явахлаар чи бүтэн жил өгцөн түрээсэлцэн гээд хөсөлдсөн гээд бодоо явж исэн чинь нөгөө чи чинь тэр байраараа хөсөлж мөнгө олоод исэн шүү дээ. Гинтхэн би одоо гарлаа гэх юм бол чи хохирчих гээд шүү дээ. Тэгэхээр ингүүлэхгүй тулд тэр 3 сарын хугацааг тавьж өгöd байгаа. Хин хохирохгүй гэдэг үднээс бол. За ерөнхийдөө тэгэхээр бол төрөнг хөслөх, түрээслэх гэдэг бол ерөнхийдөө бол нэг иймэрхүү ялгаатай байна, иймэрхүү анхаарах зорилттой байна. За түрээсийн гэрээг бол харин бичгээр хийгээд тэгээд нотариотор заавалчгүй батлуулах хэрэгтэй. Ялангуяа үл хөдлөх хөрөнгө түрээсэлж байгаа нөхцөлд бол үл хөдлөх хөрөнгийн газар бүр авч бүртгүүлэх хэрэгтэй тэр гэрээгээ. Бүртэй. Тий, ингэхгүй бол нөгөө түрүүчийн орон сууц хөлслөх гэрээ шиг зүгээр орон сууц хөлслөх гэрээн дээр чинь бүр амаар тохирж болно гэсэн шүү дээ. Тий. Тэгвэл түрээсэлж байгаа
нөхцөлд бол тэр тусмаа үйл хөдлөх хөрөнгө түрээсэлж байгаа нөхцөлд бол бичгээр хийх нь байна, нотариатаар орох нь байна. Тэгээд үйл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх нь байна. Ингэж сая нөгөө гэрээ чинь хүчин төгөлдөр болж байгаа байхгүй. За тэгээ хуулинд бол яг энэ хөлслөх түрээслэхтэй холбоотой ингээд их олон нарийн заалтууд байгаа. Тийм учраас бол одоо хоёлаа нөгөө мэдмээр юм байна нэвтрүүлэгч юм бол нөгөө суур ойлголт өгж байгаа учраас энийг ингээд бас ингээд хитрхи их задлж яривал хүмүүс төөрөлдөөд явчих учраас хоёлаа энэ хүргээ зогсооё. Тэгээд мэдээж үзэгчд, сонсогчдод юу гэж зөвлөх вэ гэхээр бол ер нь л яах гэж одоо хуульч өмгөөлөгч байж байгаа. Тэгэхээр та бүхэн тэр хүн дээр очиж илүү дийлэр зөвлөгөө авч байгаа. Ингэж өөрийгөө болцсошгүй эрсдлээс сэргийлэх юм. Хоёрын хооронд нэг хуульчид, өмгөөлөгчд нэг цагийн хөлс төлөхгүй гэж явж байгаад эрсдэлд ороод тэр ихтгэлэл зардал гаргаад ингээд дараа нь баларч байгаа оронд бол өмнө очоод зөвлөгөө авчих хэрэгтэй. Цаг зав санхүү хэмнэгэл арга штэ тийм ээ. Үүдэлгүй байхаа маш бага зардлаар өөрийгөө эрсдлээс сэргийлж байгаа юм. За энэ хүн надтай ийм одоо орон сууц хөлслөх гэрээ хий гэж. Эсвэл нэг ийм түрээсийн гэрээгээр би нэг лангуу авчишлах гэсэн юм аа. Одоо энэ дээр ямар нэгэн асуудал байна уугүй юу? Одоо зөвлөгөө өгөөч гэдэг. Тэгээд тэрний төлөө нэг цөөхөд нөрөл төлнөөс. Гэтэ тэгж зөвлөгөө авсныхаа үр дүн дээр бол маш их том эрсдлээс өөрийгөө сэргийлчихэж байгаа тийм ээ. Тэгэхээр бол бит хоёрын энэ одоо үзэгчдэд, сонсогчдод ярьж байгаа энэ зүйл бол дандаа ер нь суур ойлголт, анган шатны мэдлэгэл болгож байгаа болохоос биш. Энийг сонсцоход за бүгдийг мэдчихлээ гэх юм бол салтаа олон шүү тийм ээ. Цаашдаа нарийн ширийн зүйлийг нь бол одоо хуульч өмгөөлөгч нараас тодруулж асуугаарай гэж ингэ зөвлөмөр. За баярлалаа. За ингээд өнөөдрийн мэдмээр юм байна нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Тэгээд сонсогч та бүхэн мегмар гариг бүрт одоо энэ хүн нэвтрүүлэгтээ хамтдаа байх боломжтой. Тэгээд өнөөдрийн дугаард Улаанбаатар Эрдэм их сургуулийн одоо хууль зүйн техникийн багш Алтан Гэрэл ах маань одоо уламжлалт ёсоор хамтран хөтлөж бас та бүхэндээ тухайн сонгож авсан сэдвийнхаа дагуу суур мэдлэгийг олгоно гэж одоо би төрч яриад байгаа шүү дээ тийм ээ. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За түр баяртай.